Berlin. Du bist so wunderbar, Berlin. Du bist so wunderbar, Berlin. Du bist so wunderbar, Berlin. Du bist so wunderbar. Сайн мэцхан уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Бичлэгийг маань үзэж байгаад баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр та нартайгаа Берлин хотод ажиллаж амьдардаг хоёр бүсгүйг танилцуулахаар зорьж утсан байгаа. За тэгээд бүсгүйчүүдтэйгээ уулзцгаая. Let's go. За, Сара юм уу? За, Сарагч дээр ороод ирсэн байж байна. Берлин хотоос нүүснээс хойш Сарагчтэйгээ нэг уулзах чадахгүй байгаад байгаа. Тэгээд ирэх болгондоо дандаа Сарагч дээрээ ирж массаж хийлгүүлдэг байгаа. Сарагчтай асуудыг хийзээ нэлээ. Одоо нэгэд 2 жил болж байна. Тийм тийм. Тэгээ ер нь Германд хэцүү шүү дээ энэ хувийн өмнө. Миний бодлоор хэцүү санагдаад. Танд ямар хөө санагддаг вэ? Ер нь бол гайгүй юм байна. Яг тэгээд гол нь яг мэрэгчлээ сайн байх хэвээр. Тэгжээж л яг хүмүүсээ өвчлүүлэхчээ татна. Түүнээс яг хэрвээ нэг массаж хийлгээ таалагдахгүй яваад өгвөл тэгээд тэр чинь яг нөгөө орлого багасаа явчихна. Тийм болохоор өөрчлөлтөгч нэг ч гэсэн өөрчлөлтөгчээ бүр татахын тулд авч үлдэхийн тулд тэгэл гол нь сайн мэрэгчлээ сайн байхгүй болол болохгүй. Тэгээд одоогоор бол нэлээ гайгүй өөрчлөлтөгчтэй болсон германчууд их хийлэгдэг. Нөгөө нэг германчууд яг ингээд цагаараа нэг юма хийн гэсэн бол яг тэрэндээ тууштай явдаг тий. Тэгээ бүр 2-3 сарын өмнөөс яг терминүүдээ авдаг байхгүй цагуудаа аваад. Сарагч дээр би ирж массаж хийлгэхээр бас хаяа надад цаг болддог. За тэгээд нэг цаг наргүй ажилддаг нэг юм их дээрээ ирсэн байж гин. Тэгээд түрүүний хэлсэнчлэн та нар маань Берлин хотод байдаг бол мөн Берлин хотод дараад гарвал манай Сарагч дээр ирээд массаж хийлгээд яваарай за. Тий, миний массаж болохоор нөө хиттэй уламжлалт цэгэн барай гэж явдээ. Окей. Та хаана юу балаа? Би болохоор Монголд яг Солонгос эмнэлэгт ажилладаг байсан юм. Тийм, Солонгос эмнэлэгт яг цэгэн барайгаараа ажиллаж агаад дараа нь Хөх хотод мэрэгжилд дэвшлүүлээд. Тэгээ сая салон нөхөөс өмнө яг энэ хятадын бас юм нэг массажны салон байсан байхгүй юу? Студио. Тэнд хятадуудтай хамт ажиллаад тэнд нэлээд сайн туршлага судалсан. Тий. Аюух ачаалттай өдрийн бараг л 8 цаг ажилладаг. Тэгэхээр чинь бараг өдөрт заримдаа бүр 8 массажтай тийм өдрүүд бас аюух байдаг байсан. Тэгээд их ядардаг. Тэгээд авж байгаа цалин бас тиймэрхүү. Тэгээ одоо ингээд хуваарийн өмнө ичгэр чинь ядаж цаг нараа өөрөө зохицуулчин массажаа яг ингээд хуваарлаад яачин. Тийм болохоор ачаал гайгүй. Тэгээд өөрөө юм гэдэг чинь шал өөр. Харин тийм болохоор хувийн бизнес эрхлэж байгаа хүмүүсээ хамаагүй зориглоод танараа зориглоод хийгээд үзээрэй. Тэгээд өөр юм гэдэг чинь бас шал өөр. За тэгээд массажинд орё хүлээж чадахгүй. Окей. За тэгж амар гоё боллоо. Та нар яг энэ мэдрэмжийг авахыг хүсэх юм бол манай Сарагч дээр ирээрэй. Одоо бас яг сайхан унтмаар байна. Ой. Yes me. Сарагч суулгачаад амар юм яриад чинь камера иглээ. Зэн таал юм яриад исэн чинь нөө. Бичээг байсан байж тээ. Оо ямар бага бэ. За би тэр юусе санийхаа ярьсан юм ингээд бацчи заяа. Сарагч маань ингээд Берлинд орон гэсэн Сараас массаж студидтэй байгаа. Тэгээд та бүхэн хэрэг хүсэх юм бол Сарагч дээр минь ирж сайхан массаж хийлгүүлээрэй. Тэгээд хөдөлтөгөө ерөөсөө хамаагүй би одоо өдөр болгон тасгал хийдэг байж сая бариулахад айгүй хөвчөнтэй байна. Тэгээд шараасаа тараалгаад булчингуудаа сайхан судлуулад ялангуяа суугаа ажил хийдэг хүмүүс маань Сарагч дээр одоо тэгээд ирж
Барилж байгаарай. Сайн надад бараг цаг гаруй массаж хийсэн. Тэгсэн ирнэл зүгээр ядраагүй штэ гэдэг. Тэгээ дахиад өнөөдөр Одоо дахиад 4 массаж байгаа. 4 массаж байгаа гэж тэгээ 7 хүртэл массаж байгаа да. тэгж ажилтдаг тэгж хүмүүс цаг гаруй массаж хийдэг хэрнээ ядардггүй гэж байна. Тэгээ тийм болохоор мэдээж өөрөө амар ирч хүчтэй дотроос дуртай мэн хийж байгаа болохоор тэгдэг байх та. Тэ. Гол нь хүмүүс нөгөө массаж хийсний дараа хүмүүс идэглээ. Энд ингээд өвдөжсэн тэр зүгээр олчлоо. Энд ингээд яатсан бас нэрэ хаашаа алга болчихоо нөгөө өвчөж байхгүй болчлоо гэд. Тэрийг сонсох нь надад бүр амар юм ирчүүж өгдөг байхгүй. Тийм байна. За тэгээд манай ирчүүдтэй сараа ихч дээр ирж танад бэлэн байдаг бол эсвэл бэлэнгээ дайраад гарч байгаа бол сараа ихчтэй маань массаж хийх хүсэлтэй хүмүүс байх юм бол Монгол массажист эмэгтэй энэ бэлэн хотод байдаг шүү. Дараа уулзцаа. За массаж хэлбэлчээд гараад явж байна. Дараагийн очих газар маань Бэлэн хотод ойрлох Цагаан хоолны ресторан байгаа. За энэ цагаан хоолны рестораныг маань монгол хүн ажилладаг гэсэн. Тэгээ олон удаа сонсч ирсэн. Тэгээд Берлинд ирснийх өнөөдөр явхаас өмнө очиад сонирхъя гэж бодлоо. За нөгөө газараа олоод хүрээд ирлээ. Вегана гэдэг нэртэй юм байна. За энэ рестораныг ажилладаг эмэгтэйг Гана гэдэг гисэн. Тэгээд өөрийнхөө нэрийг оруулаад Вегана гэж нэрсэн юм шиг байна. Хөөх юм байна. За гаднаас нэг юм ирсэн байна. Бүгд тэр орж сонирхцгаая. За дандаа монгол хоолнууд байна. Гэхдээ бүгд цагаан хоол гэсэн үг. Хууцаа, цөмөн, пешки. Их цаг монгол хоол байна. За орж ирээд судлаа. Тэгээд хууцаа захиалъя гэж бодсон чи хууцаа гарахгүй юм байна. Цөөн захичлаа. Хүн ихтэй байна. Тэгээд айгүй завгүй байна. Би чаа завтай болохоор нь ганц хоёр юм асууна. Цөөн махгүй гэхээр сонирхолтой сонсогдож байна. Хөөрхөн жижигхэн авсаахан тэгээд дулаахан уур амьсгалтай юм азар байна. Хоол үлэнгээ Монголдо сонсооссон чинь гоё юм. Боо 5-4 цөв маань порц ихтэй цөв байна. Гоё өнөртчийн. Гоё харагдчихин. Аа нэг хүн эмэгтэй төвшгөө аваад идчихсэн түрүү. Тэгээд би жоохон ярьсан гэсэн чинь зүгээр хажуугаар рестораны хажуугаар явж байгаад орж ирээ таарсан гэсэн. Тэгээд төвшгөө айгуу гоё амттай нэг нэ. За хоолой цэцгээ. янзэ. Угу. Махгүй зөв анх удаа идэж үзэж байна. Дунд нь мах шиг юм яваад байгаа байхгүй. Тийм маань өөрийн зохиосон мах тань. Тэгээд бараг мах шиг амдаад байгаа байхгүй. Амар цавж байна. Порц бол үнэхээр ихтэй юм байна. Тэгээд веган гэлтгүү амт нь айгүй гоё юм. Ерөөсөө мах дутагдах юм ерөөсөө зүйл алга. Цөөн махгүй гэж болд юм байна. Би ойрд цөв айгүй хийдэж байна. Дөрөвжин 7 хоногт бооноттой тоглолтоор очиход арга хэмжээндээр бас нэгэн гэр бүл Монгол гэр бүл хоол хийж зарж исэн. Тэгээд бууз хуушур биш бууз цөөвөн хийсэн. Тэгээд салааттай. Тэгээд цөөвн бас аюугаа амтай байсан. Тэгээд тэдний зөө махтай байсан. Ойр цөөвнгийн даалга авахсан юм шиг байна. Өглөө 12-оос хойш ганцаар ажилласан юм нэ. Тэгээд өнөөдөр түрүү намайг ирэхэд аюу хүнтэй байсан. Тэгээд аюу завгүй байсан. Тэгээд одоо жоохон пауз хийгээд кафе уугаад гэж байна. Тэгээ надад ярих баха. Vegetarian cake өөртөө ийм байна. Хоорондоо ингэж явж байгаа. Ингээл яад идэм юм. Ингээл биччихсэн. Юу хийчихдэг. Би заримдаа энэ камер явж байгаа мартчихсан шүү дээ. Та тэ мартчих заяа зүгээр камер байхгүй нь мартчих заяа. Жид хагас өмнө явчихсан тийм.
Тийм 3 сарын 8-нд нэгдсэн. 2020 оны Та тэгээ өөрөө болохоор цагаан олдон. цагаан хэдэн жил цагаан олдсон юм бэ? 16 жил болж 16 жил гарan болж байна. Тий. Тэгээд өөрөө туршиж үзсээр аваад одоо. Тий. Одоо тэгэл анхны хоолнууд бол амар муухай юм байсан шүү дээ. Муухай ч байх тий. Тэгэл цагаан олдон болно гэж би нэг бяцлал хийж эхэлсэн байхгүй юу. Тэгээд цагаан олох хэрэгтэй гэл. Тэгээд гисэн чи цагаан олох хэрэг сүдэ будал бодогдоод байна. Яана сүдэ будаа идсээр байгаа насаа байх хэрэгтэй. Өөр барайсан байхгүй тий. Тэгэл яасан янз янзын хоол хийсээр байгаа л тэгэл сүүлдээ Монгол хоолоо хийж идмээр санагдал. Монгол хоол чинь 0 мах. Дандаа махгүй байхгүй байна тий. Тэгэл Монголд айгуу гоё цагаан хоолны газрууд байдаг шүү дээ. Монголын веган хоолнууд амар гоё шүү дээ. Веган продуктнууд одоо ям гэх. Би бол тэндээс авчруулдаг шүү дээ. Тийм үү? Амар гоё ийдэг. Эндхийн юм үүсэх. Би ерөөсөө тэгэж санаад ороогүй байна. Монголчууд ч өөртөө нөгөө нэг амар хүн цаанаас нөгөө мах идээд тэгээ нөгөө бас амтаа хайгаад тэгэл тэр зохиолч хийж байгаа хүн. Тэгэхээр илүү сайн хийж байгаа юм германуудыг бодвол тийм. Тэгээ наад махыг их чинь зохиосон аргагүй ихэнд. Харин тий. Би сая яаж чарахгүй нэг мах амсагдаад ах шиг байсан. Амтагдаа дээрээс нэг харагдаад ах шиг байсан. Тэгэхээр би таныг надад зориулаад мах хийх юм болов гэдэг амар. Юу яасан ч нөө сэжилдэг гэдэг шиг. Мах хийж юу гэж бодсон чи өгөө өөрөө зохиосон юм. Өөрөө зохиосон бах. Өөрөө зохиосон бах гинэ. Би тэгээ энэ хавар чи нөгөө веган юунууд аяга ховор баг. Энэ шөнө берга юу баг. Ер нь бол манайх ер нь за нэг 3-4 л газар авах юм явцсан. монголчууд тэгээд ирж байна. Монголчууд их юм. Манай залуучууд маш их ирдэг. Аягүй мундаг. Тэгэхээр өөсөө бэлэнчин оюутнууд хийдэг шээ. Тэгээд залуучууд маш их ирнэ. Одоо тэгээд залуучууд ч ер нь дандаа мах гэдэг хаа болцсон байна шүү дээ. Бас ингээд гоё өөр юм идэм тий. Хүмүүс яаж чаддаг. Камер аваад хүмүүс нагараа авчихдаг. Өстой гоё амттай их хоол идлээ. Манай гişтэй жоохон ярьж суулаа, ажлын жоохон алдагдуулчих шиг боллоо. Ямар ч гэсэн та нартай гэж санал болгоход маш гоё хөөрхөн асаархан Монгол веган хоолны газар Бэлэн хотод байд юм байна шүү. Тэгээд Монгол веган хоол идээд амтны аим таслахгүй цагаан сайхан хоол идээд гараад явах боломж байгаа юм байна шүү. За миний хувьд өнөөдөр сэтгэл маш хангалуун байна. Өнөөдрийнхөө өдөрт сайхан массаж хийлгүүлчлээ. Тэгээд цагаан хоол идчихлээ. Цагаан Монгол хоол шиг цөв идчихлээ. Тэгээд өнөөдөр орой гэрийн зүг гэдэн гол өнгөдлөнө гэж. Сайхан хоолой байсан баярлаа. Баярлалаа.